2019 оны ковидаар Улсын байгалийн спорт газар бол жуулчин хүлээж аваад түүнийхээ олсон орлогоор байгалаа хамгаалдаг Монгол Улсын нэгдсэн сүнс одоо төсөвлөгддөггүй тийм байгууллага байхгүй. За 12 онд Галан засгийн газрын санхүүжил зогсоход бол 7,000 жуулч хүлээж авч ирсэн. Тэрнээс бол хойш жил болгон нэмэгцээр аваад 19 онд оргил үедээ 32,000 жуулч хүлээж авсан. За одоогоор бол нэг жилд 30-40 мянган жуулчин хүлээж аваад 2 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт болоод төвгээрээ 50,000 гадах 400 гаруй дахь 2,000 гаруй буг 1,000 гаруй цагаан зэр 14,000 гаруй тарваг за мөн бусад биологийн олон янз бүрийг бол хамгаалдаг гэсэн. За ингээд COVID-19 цар тахлын улмаас дэлхийн бүх улс орнууд газрын болон агарын хилээ хагаад жуулчин тасарсан, мөнгө тасарсан. Тун хэцүү байдалд орсон. За тэгээд тэр үед нь Английн дэлхийд алдартай BBC гэж телевиз Саарль чоны амьдрал гэж кино хийя. Цахим орчныг шалгалаа. Танахыг бол цөөнгүй чонтой юм байна. Тэгээд танаад очих боломжтой гэсэн. За тусгай хамгаалалт газруудын хуулиар хамгаалагддаг бүх амьтад хамгаалагддаг учраас устан чонос гайгүй хамгаалагдсан, өөртөө хамгаалагддаг гэдгийг мэддэг 50 дөлвөн ааш араншингийн хувьд бол гайгүй юм цөөн чоны бүлтэй. За тэгээд бид нар угаасаа санхүүгийн дутагдaltaй байсан учраас бол ирээд кино хамтраад кино хийе гэсэн. Тэдгээр хүмүүс ирээд 45 хоногт 60 гаруй мянган доллар төлсөн. За тэгээд дараа жил нь шөнийн зураг авалт хийх хэрэгтэй байна гэсэн. Араас нь NHK мөн ийм үжил төрлийн кино хий гэсэн. Ингээд BBC бол NHK телевиз хустад 2 жил 2 телевизээс 150 орчим хоноход бол нийтдээ 200 гаруй мянган долларыг зөвхөн Саарль чоны амьдрал гэж кинон дээрээс босгосны хүчээр байгаль хамгаалагчдын цалин бензин бусад ажилтны цалин тавиад 2 жил ингээд гайгүй гарчиж байгаа гэсэн үг. Энэ нь ямар утгатай вэ гэхээр өнгөрөх хугацаанд бид амьтдыг хамгаалж байсан бол одоо амьтад бидэрт буцаад туслаад эхэлжээ гэсэн үг. Ийм байгаль хамгаалалд бол маш олон үр дүн гардаг. Энэ үр дүн бол яг ийм хурдаар биш ч гэсэн Монгол Улсын бүх тусгай хамгаалалтаа газрууд авсан. Тийм учраас газар нутгийн тусгай хамгаалах нь үр дүнтэй юм байна гэдэг нь дэлхийн нийтээр батлагдсан. Одоогоор дэлхийн нийтээр үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй мянган тусгай хамгаалалтаа газар манай гариг дээрх нийт биологийн олон янз бүрийн мөхлийн хурдыг 30 гаруй хувиар бууруулжээ. Хэрвээ газар нутгийг тусгайлан хамгаалаагүй бол бид нар эннээс олон зүйлийг алдсан. Өдөрт улаан шараагаар эргэж яхах нь тодорхой юм байна гэдэг нь судалгааны үр дүнгуудээр бол гарцсан. Энд эргэлзээд байх шаардлага байна. За байгаль хамгааллын 3 дахь том асуудал. Энэ дэлхийн нийтээр ямар үзэл баримтлал байдаг вэ гэхээр газар нутгийг тусгайлан хамгаалахаас гадна эрх зүйн орчноо сайжруулаач. Хамгаалтанд авцсан хойноо алдаж болохгүй байна. Өнгөрөх хугацаанд бид одоогийн 300 гаруй мянган тусгай хамгаалалттай газрын 8% тэнцэх хэмжээний газрыг буцаж улс төрчдөд алджээ. Ийм муухай юм болоод юм байна.